Адууны хиймэртэй хүн. Монгол улсын тод мандаа уяач Монгол улсын авиат малчин ард түмнийхээ дунд дуграа манлаа хэмээн хүндлэгдсэн Батхүрлийн Батүлзий. Түүний амьдралын түүхийг өгүүлэхийн өмнө нэгэн захиасыг дурсан өгүүлье. Өвөө нь ач хүүдээ нэгэн захиа бичиж үлдээсэн гэдэг. Миний хүү сайн малчин болоорой хэмээн захижээ. Тухайн үед Батхүрлийн Батүлзий адуу малын захаас хот суурин газрын орчинд өсөж торнож байсан хүү байлаа. Тиймээс өвөөгийнхөө захиасыг уншаад адуу малын захаас хол өссөн би яаж сайн малчин болох вүлээ? Өвөө минь яагаад надад ингэж захиваа хэмээн ихэд гайхсан гэдэг. Магадгүй энэ өвөөгийнх нь зөн совин байсан биз. Эсвэл ач хүүгийнхээ ирээдүйг өвөө нь ямар нэгэн байдлаар зөнгөөрөө мэдэрсэн жинхэнэ хөхөөгдийн цөлх ухаанч юм билүү? Ямар ч тач өнөөдөр биднийг энд хуран цуглах болсон өнөөдөр Монгол улсын авиат малчин хэмээх эрхэм алдрыг ач хүүдээ зөвгнөн үлдээсэн өвөөгийн алтан захиас байжээ гэж бодогдно. Учир нь тэр захиаснаас хойш олон 10 жил өдрөн өнгөрчээ. Ингээд нэгэн өвөөгийн алтан захиасаар эхэлсэн энэ амьдралын түүхийг сөхөе. Батхүрлийн Батүлзий 1971 онд Батхүрлийн ууган хуулан мэндэлсэн. Бага насаа өвөө эмээгийнхээ гар дээр өнгөрөөж Ахмад үеийнхээ хайр халамж сургаад захиасыг өөрлөж өссөн байна. 1979 онд Улаанбаатар хотын Сонгон хайрхан дүүгийн 67 дугаар сургуульд эзэн орж бүрэн дунд боловсрол эзэмшжээ. Харин түүний амьдралын замыг аажмаар өөрчлөх нэгэн ертөнц нь морин спорт байлаа. Адуун дурлсан сэтгэл нь түүнийг морин спортын замд хөтлөж 1985 оноос сонгогдмол морин спортын дууланд хичээлж эхэлжээ. Залуу хүүгийн хичээл зүтгэл үр дүнгээ өгч 1988 онд морин спортын дэд мастрын болжол хангаж Улаанбаатар хотын морин спортын аврах шалгаруулах тэмцээнээс 2 мөнгө 1 хүрэл медаль хүртсэн байна. Ийхүү адуу малын захаас хол өссөн хүүгийн амьдралын зам адууны зүгээр гэж. Харин тэр замыг цааш үргэлжлүүлэхийн өмнө эх орныхоо өмнө хүлээсэн үргээ биелүүлэн 1988-аас 1990 онд Сүхбаатар аймгийн Онгон сумын ламтын заставт цэргийн алба хаасан байна. Цэргийн албаа нэр төртэй хаасан залуу эр буцаж ирээд өөрийн сонгосон зам болох адуу тэр дундаа морин спортын ертөнцтэй эргэн орсон байна. 1991-ээс 2001 онд Монголын морин спортын төвлөө тамирчин, адуучин уяачаар ажиллаж. Энэ бол түүний хувьд уяачин эрдмийн жинхэнэ сургууль байв. Уяачин замлаа эхлүүлсэн Батхүрлийн Батүлзий 1990-ад оны сүүлчээс хурдан хүлгийнхээ амжилтаар Түмэн улсынхаа анхаарлыг татаж эхэлсэн. 1998 онд анхны их хурд уралдаан их насны хээр халдсан морин аман хүзүүлж уяачийн нэрийг хурдан морины хүрээнд улам тодруулсан. хээр халдсан морийг амжилттай болцсон наадын дуртай тэгээд баам уяагаар энэ ингээд айргийн тавд НТТ компани тэр бишийн буур лазарга хурдлаа. За энэ буур лазарга бол ажрын нааданд айргийн тавд өртөж соёолондоо харингийн алтавны нааданд аман хөзүүлж байсныг үзэгч хүн санаж байгаа. За гуравт НТТ компани тэр бишийн буур халдсан. Тэр бишийн халдсан соёолон за буур лазарга өнгөрсөн жил улсын нааданд төрүүлж Сүхбаатарын нааданд айрагдж байсан. Тэр биш үе сэдв уяач нар бол энэ жил одоо сайхан наадлаа. Өчигдөр шүтлэн бол соёол шүтлэн. Харин 2003 онд Хинтээ аймгийн Галшир сумд усан улсын төсвийн уралдаанд шүтлэн төрүүлж айрагдж уяачин эрдэм адууны шансааг харуулсан байна. Түүний уяачин замналт 2012-13 оны ардын хувь сургуулийн оюунх баяр наадамд их насны мөр төрүүлсэн амжилт нь онцгой байр эзлэнэ. 2012-2013 онуудад Монгол улсын тод мандаа яаж Хадбаасангийн Бат эрдний хүрэн морийг жил дараалан улсын баяр наадамд төрүүлсэн уяачийн ур чадварыг улам тодтогсон амжилт. Мөн 2013 онд 4249 морины уралдаанд зээл морин аман хүзүүлсэн. Тэр жил бас нэгэн гайхамшигтай амжилтыг үзүүлсэн бөгөөд 6 морь уралдуулж зургууланг нь улсынхаа баяр наадамд төрүүлгэж айрагдуулсан амжилт нь уяачийн ур чадвар адууны чансаа хоёр хэрхэн нийлдэгийн тод жишээ. Гоё юмсэг да бас л гоё юмсэг цэвэрхэн дөөх мингэж ярих хийцтэй цэвэрхэн хурдан морь. За дугаараа мандаа шинжил одоо ер нь тогтоосыг гэж байгаа юм байна да. Ер нь цаата ер нь сайн үйж байна. Үнэхээр сайн үйж байна. Монгол улсын мандаа бай, Батхүрлийн Батүлзийн байсан Монгол улсын дод мандаа, Хадбаасангийн Батэрдний хөрмөр, Монгол төрийнхээ наадмын их насны мордын уралдаанд хөтөлсөөр орж ирж байгаа. Сайн ингээд төрийн түмэн хөрмөр, баян түмний гоч, Ховолтой аймгийн Шаргал сумын яаж тод мандаа
Баттэрдний хөрмөр улсын наадамд 2 жил дараад төрүүлж Монгол төрийн наадамд дараад нь төрүүлсэн 9 дэх нэснэмэр болсон Улаанбаатар хотын баян. За даян төмний хөрмөр орж ирлээ. Говьлтай аймгийн Шараг сумын уугуул Монгол улсын татвандаа яж Хадваасангийн Баттэрдний хөрмөр 2 дээр ороод ирсэн байна. Арчгүй хурдмаар юм аа. Араас орж ирээд туулаад байна. Хинтээ аймгийн Дадал сумын Монгол улсын мандаа яж Батүрлын Батүлзий гэдэг хүн энэ хөрмөрийг үж инх тавны ухаан алдсан мөр зөвдлаар нь орж ирээд тоглоо. За алдсан мөрөн дээр ирээд нийлээ. Ерэн гал гарсан чуралдаан болж байна да. За ер нь 39-рээ дугаач юм уу да. Бараг л тийм юм шиг байна. За даян төмний хөрмөр цаадлаар нь орж ирлээ. Скватер аймгийн Төвшин Ширээ сумын уяач Эрдэнэт гэдэг залуугийн онгон адуу Говьлтай аймгийн Шараг сумын харьяат Монгол улсын додмандаа Батэрдний хөрмөр улсын баяр наадамд 2 дараад төрүүлээд байгаа Ламингийн соёлмор харагдсан Дорногойн инжид их системээр оролдоод тавалсан. Энэ нь хөрмөр жинжидийн хувьд дүнжин гаравтай харагдсан. Улс улсын наадмаас 2 төрүүлж 3 харагдаад байгаа. За ер нь хурдмөрдөө санташ хурдмөр араас гарч ирээ шүтгчгээд байх юм аа. Ер нь за ингээд барайны газар орж ирж байгааг та бүхэндээ харуулъя. Батэрдний хөрмөр өнгөсөн хэвээрээ. За өнгөсөн хэвээрээ да. За ер нь хөрмөрч өнөдөр тун дийлж урдлаа да. Говьлтай аймгийн Шараг сумын уугуул Монгол улсын додмандаа яач Хадваасангийн Батэрдний хурдан хөрмөрийг Хинтээ аймгийн Дадал сумын уяач Батүрлын Батүлзий үйж өнөдөр түмэн олноо баярлуулахаар төрүүлэн орж ирж байгаа энэ бол за ингээд ардын төрийн мандаа цэнгэл наадамд 2 дараалан төрүүлсэн алдар хурдан хөрмөр Хүй мандлын доргон ногоон дэвжээд төрүүлсэн бол хэдхэн хоногийн дараа Харгантын удам хөтөл дээр бас л одоо барайны газар төрүүлэн орж ир түмэн олныг өсгөж байгааг та бүхэн харлаа. За аргачлгүй хурдан юм байна. Өнөөдөр ингээд ланд 200 хураа. За гараад ч юу явж байгаа. Тэгж. Бүр 40 хэдээс газрын тад яваад 40 хэд дээр явж байгаа нь татуулт юм уу гэж бодож байсан. Нэг хөдөлгөөд үтсэн чи явахаар нь явуулчихлаа. За үнэхээр бас аврагт хайрагт боломжгүй нөхцлөөс харагдав. Тархины одоо 2 км хол байсан. Өдөрийн уралдааны талаар өдөр нь харж чадсангүй зогтлоо. Яасны ч мэдсэхгүй. Ямар ч төрүүлсэл биш үү. За баярлалаа та. За баярлалаа. Инхүү ард түмний дунд дуграа манлаа хэмээн хүндлэгдсэн түүний нэр хурдан хүлгийн амжилт Уяачийн эрдэмтэй хамт дуурсаар иржээ. Батүрлын Батүлзий зөвхөн өөрийн үлсэн хүлгийн амжилтаар зогсоогүй. Тэрээр олон сайхан уяачтай хамтран Одог Алуяанд хурдан хүлэг мордон уйж сойж өөрийн мэдлэг туршлагаа зориулан олон сайн уяачийн амжилтын ард өөрийн хөдөлмөрөө шингээсэн нэгэн. 2002-оос 2004 онд Монгол улсын алдарт уяач Баяр Магнайн Тэрвш Монгол улсын мандаа аж Баасангийн Цэдэв нартай хамтран хүлэг мордон уйж хэдэнч улсын өндөр цолтой уяачд болсон байна. 2005-аас 2006 онд Монгол улсын тодмандаа аж Банзарагчийн бэлэг дэмбэрлийн хурдан хүлгүүдийн уяа судалгааг тааруулж байв. Харин 2006-оноос өнөө хүртэл Монгол улсын тодмандаа аж Хадваасангийн Батэрдний хурдан хүлгүүдийн уяа судалгааг тааруулан олон жилийн мэдлэг, туршлага, уяачийн ур чадвараа зориулж явна. Энэ бүхний цаана нэг л зүйл бий. Адуугаа гэсэн сэтгэл, уяачийн эрдэмэ гэсэн үнэн чанар, өдөр бүрийн хөдөлмөр, хүлэг бүрийнхээ онцлогийг таних төвчээр хамгийн гол нь Монгол адууны хиймрийг дэвлэх сэтгэл, Батүрлын Батүлзийн хөдөлмөрийн нэгэн том өршин нь өөрийн үржүүлж өсгсөн гаргасан адууныхаа амжилтаар илэрдэг. Түүний өөрийн үржүүлж гаргасан адуунууд 15 жилийн турш улс улсын наадамд завсаргүй төрүүлж яригдсан байна. Энэ бол зөвхөн нэг хурдан морины амжилт бус удамтай адууг таних, зөв сонгох, үржүүлэх, өсгөн төрнүүлэх уяачийн эрдмийн бас нэгэн илэрхийлэл. Мөн өөрийн мэддэг туршлагаа залуу үедээ өвлүүлж өнөө цагийн шилдэг уяачдын өнгө төрхийг тодорхойлж ба олон арван шавнараа төрүүлэн гаргажээ. Өөрөөр хэлбэл түүний амжилт зөвхөн өөрийнх нь нэр дээр үлдээгүй. Хурдан хөлгүүдийн уяа сойлгоны эрдэм нь шавнарынхын гар дээр үргэлжиж хурдан хөлгүүдийг уйд сойх эрдэм ухаан шав нарт нь өвлөгдөж, адууны удам угсаа нь хурдан хөлгүүдээр үргэлжиж, Монгол уяачийн өв соёл нь дараагийн үедээ өвлөгдөж байна. За дуграа тодмандаагийн байсан Батэрдний халиумар айргийн тав дээр Батэрдэн тодмандаагийн хурдан халиумар 4 турталаа. Айргийн тавд Хөвсгөл аймгийн Шинэтэр сумын Цэрэнбатын жимбэд овоогийн хурдан Хүрмөр айргийн тавд туртаж Говьлтай аймгийн Халиун сумын Ган төмрийн шин зөргийн Дүлгөөн харгадаг мөр 6 турталаа. За төрийн төмөн халиумар бол одоо үндсэндээ нэг 8 км гарын яваад үзүүр дээр гарч ирж байгаа нэ.
За энэ бол одоо ардын хувьсгалын 99 жилийн үндэсний баяр наадам төрүүлсэн, Даагандаа улсын баяр наадам 6 турдалсан, Соёлмор төрийн наадам аман хүзүүн турдлаад 3 турдлаад давхар ягаар ламын гэгэний наадамд очиж аман хүзүүн турдалсан. За энэ бол одоо Завхан аймгийн Тосон сөнгө сумын уяаж, Төмөр Баатрын аль бадрахын одоо Унган адуу, Оволтой аймгийн Шараг сумын уяаж, Хадваасангийн Батэрдны одоо хурдан халиа өмөрөө. За төрийн хоёр наадам хурдан өрөмөрөө 2 удаа төрөө магнаа турдлуулсан уяаж бол Хадваасангийн Батэрдны уяаж. За халиа өмөр бол одоо нэг арайд өнгөр дүүхэн хүүхэд нь одоо жолоогийн сул тавьсан байгаа юм байна. За энэ дотор ер нь жолоо барьж яваа хүн ер нь тун цөөхөн харагдаж байгаа ч вэ. За цагаан дашаатын ард дээр төрийн төмөн халиа өмөр орж ирлээ. За төрийн төмөн халиа өмөрийг бол одоо төмөр сүхийн энгүн гэж хүүхэд унсан. За улсын баяр наадам соёолоо хайрагдаад хавчиг мөр одоо төхөөрөмжн дээрээс эргэж одоо зүгтаасаар байгаа төрүүлсэн. За ер нь одоо миний хувьд бол одоо төхөөрөмжн дээрээс эргэж одоо зүгтаасаар байгаа тэр жигтэй төрүүлсэн адуу ажны шар газрыг нэг дагаж харж байлаа төхөөрөмжн дээрээс эргэж зүгтаасаар байгаа төрүүлсэн. За энэ халиа өмөр 2020 оны ардын хувьсгалын 9 жилийн үндэсний баяр наадамд төхөөрөмжн дээрээс эргэж зүгтаасаар байгаа төрүүлсэн байгаа юм. За ингээд Батүрлийн Батулзын тодмондоо яаж халиа өмөрөө өнөөдөр ямар ч байсан техник гаргаад ирсэн. За нөгөө алдарт их маарын хээр бүдчин байж айргийн тавд орсон гэдэг шиг төрийн төмөн халиа өмөр одоо бүдрэн байж айргийн тавд турлаж наадамчин одноо байсгаж байна. Домог төвөх тэн сайхан хүндэд одоо Батэрдэн тодмоллогийн халиа өмөрийг Батулзын тодмоллоо байж айрагдууллаа. За тэглээ. Үнэхээр гоё юм. Тэгээд нэг алга болоод 8 өслөө оронгууд нь яач вэ гэсэн чинь 5-аар айрагд ороод ирлээ. Сэтгэл үнэхээр сайхан байна. За гадуудрах тодмоллоог төрүүлсэн ба тийм наад. Тий. Тэгээ сая манай галаа ах юм манаас халзан мороос айргийн 3 турдлаа. 2 унган тамхтай морин 3-5-аар айрагдлаа. Тийм дуграа багштайгаа, Нимба найзтайгаа, Ток найзтайгаа бид Хинтээ аймгийн Баян утгах сумд морин үй сунгаагаа хийсэн. Манайхны сунгаанаас 3 морь харагдлаа. Тэглээ азрагч харагдлаа, хязаалан харагдлаа, шүтлэн харагдлаа. Ер нь бас чанартай сунгаа байх шиг байна. Ийхүү олон жилийн хөдөлмөр Вяачин эрдэм хүлгийн амжилтыг нь төр засаг өндрөөр үнэлж 2003 онд Монгол улсын алдарт уяач, харин 2010 онд Монгол улсын мандаа уяач, 2013 онд Монгол улсын тодмандаа уяач хэмээх эрхэм хүндтэй цодыг тус тус хүртээсэн байна. 2022 онд Монгол улсын төрийн дээд чагнал Алтан гадас отон эдгээр цол шагнал бүрийн цаана хурдан хүлгийн уяа сойрхон манжилууд адууны төлөв хөдөлмөр хөдөс хүч хөвчээр нөрөх зүтгэлгүй. Харин энэ жил 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар түүний олон жилийн хөдөлмөр малчин хүний нөрөх сэтгэл, адуу малын төлөөх сэтгэл, Монгол ахуй өв соёлоо дээдлэн ирсэн авьяаг өндрөөрөмж Монгол улсын авьяат малчин хэмээх төрийн эрхэм дээд цодоор шагналаа. Ийхүү олон жилийн өмнө өвөө нь ачхүүдээ бичсэн нэгэн захиас биелэлээ олжээ. Сайн малчин болно гэдэг зөвхөн малын дэргэд үсгийн нэр биш. Адууга хайрлахын нэр. Адууны удам мөксийг таних нэр, хурдан хүлгүүдийн уяа цаалгыг тааруулахын нэр, олон жил хөдөлмөрлөж мэдснээ дараагийн үедээ өвлүүлэхийн нэр. Монгол хүний хөдөлмөрийг амьдралынхаа утга болгож, Монгол ахуй, Монгол адуу, Монгол уяачин өв соёлоо дээдлэн явахын нэр. Тиймээс өнөөдөр бид өвөөгийн тэр захиасыг эргэн санаж, өвөө нь ачгүйгийнхээ ирээдүйг үнэхээр зөвгөнжээ хэмээн хэлэхээс аргагүй юм. Учир нь өвөө эмийнхээ гар дээр өссөн адуун тайртай хүү, морин спортын тамирчин болсон залуунаас адуучин уяач болсон хөдөлмөрийн он жилийн хурдан хүлгийн уяа солгийг харуулсан олон жилийн туршлага, улс улсын наадам түрүүж яригдсан хурдан хүлгүү, өөрийн үржүүлж гаргасан адууны 15 жилийн тасралтгүй амжилт, өнөө цагийн шилдэг уяачдын игнэнд яваа олон арван шавнар, Монгол улсын алдарт уяач, Монгол улсын мандаа уяач, Монгол улсын тодмандаа уяач, тэгээд өнөөдөр Монгол улсын авиат малчин. Энэ бол нэгэн хүний цол хэрэгмийн жагсаалт биш. Өвөөгийн захиасыг амьдралаараа биелүүлсэн хүний түүх. Адууга гэсэн сэтгэлээр бүтээсэн амьдралын түүх. Монгол уяачин эрдмийг хөдөлмөрөөрөө баталсан замнал. Монгол улсын тодмандаа уяач, Монгол улсын авиат малчин, ард түмний дунд дуграа мандаа хэмээн хүндлэгдсэн Батүрлийн Батулзын танд алдар хүндэтгэлийн халуун мэндийг өргөн дэвшүүлээ. Хүлэг нь хурдан бай. Тиймэр нь өөдөө бай. Улам татууных нь буян дэлгэл уяачин эрдэм нь үеийн үед өвлөгдөж Монгол адууны төвөргөн мөнхөд суурайтах болдог бай.